Бидний итгэл үнэмшил хэдэн насны хэн байхаас хамаарат аимшиг кино хүн бүрт харилцаа адилгүйгээр нөлөөлдөг. Судалгаагаар бага насны хүүхдүүд бодит ба хийс үрийн ялгааг ухамсарлах чадвар хараахан бүрэн суугаагүй улмаас аимшиг киноны хамгийн эмзэг бүлгийн үзэгчдийн тоонд ордог байна. Энэхүү насны 6-аас 12 насны хүүхдүүд аимшигын дүр, сүнс чөтгөрийг бодит мэтээр хүлээн авч удаан хугацаанд зүүдлэх, айдастайгаа үлдэх хандлагатай байдаг. Тийм ч учраас энэ насныхныг далд ертөнцийн аимшиг хамгийн их айлгадаг мөн насны ангиллал байх нь зайлшгүй зүйл юм. Харин өсвөр үеийнхэн аимшиг кинонд хамгийн их татагддаг ба энэ насанд тарих гинти үдүүлэлтэд илүү мэдрэмтгий байдагтай нь холбоотой гэж үздэг. Мэдээж нас ахих тусам айх гэхээс илүүтэйгээр шүүн тунгааж эхэлдэг. Гинтийн ямар нэгэн жампскэр бус киноны санаа, бэлэгдэл, далд утгыг сонирхож эхэлдэг. Hereditary, The Witch, Black Swan зэрэг сэтгэл зүйн аимшиг кинонууд илүү нөлөөлдөг гэж хэлж болно. Харин киног бүтээх талаас аимшиг кино бүр тодорхой бүтэц, зайлшгүй тохиолдох ивентүүд дээр тулгуурлан өрнөдөг. Эдгээр нь киноны хэмнэл, айдас, үзэгчдийн оролцоог шийдэх маш чухал дараалал бүхий элемент юм. Тэгвэл энэ удаагийн видеогоор аимшиг кино хэрхэн биднийг айлгадаг талаар өнгөрсөн оны хамгийн сайн бүтээлүүдийн нэг болох The Weapons дээр тайлбарлан ярилцгаая. Зак Крэгер найруулагчийн энэхүү бүтээлд нэгэн сургуулийн 15 сурагч нэг шөнийн дотор гинтийн байдлаар алга болж тэрхүү ачирхалтай хэргийг багш, эцэг эх болон мөрдөгчийн өнцгөөс тун сонирхолтой байдлаар харуулдаг. Зөвхөн аимшигын гэлтгүй бүх төрлийн кино, ном зохиолуудад тухайн түүх өрнөх ертөнц хамгийн чухал байдаг. Тийм ч учраас бидний мэдих зарим кино бодит үгээс сэдвлэв гэж эхэлдэг. Энэ нь хамгийн ихний байдлаар тухайн үйл явдал бидний мэдих бодит ертөнцид өрнөнө гэдгийг хүргэдэг. Ямар ч аимшигын түүхийн эхний бөгөөд гарцаагүй болох ёстой зүйл бол 50 орчин гэвдэж түгшүүрээ суулгах үйл явдал юм. Энэ үе хүртэл бүх зүйл хэвийн өдөр тутмын асуудлыг гаргаж дөрүүдийг үзэгчдтэй нэг түвшинд зэрэгцүүлдэг. Учир нь хүмүүс бидэнд ямар нэгэн зүйл бодит логикоос холдох үед илэг хөшөө минуттэй аль эсвэл бие зараалган аимшигыг мэдрүүлдэг. Яг үүний дагуу гинэт ямар нэгэн зүйл бодит логикоос гажиж тайлбарлах боломжгүй анхны шинж тэмдэг гарч ирснээр тухайн ертөнцийн бодит байдал аажмаар нурах юм. Тухайн гол баатар энэ мөчөд ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг ухамсарлагч яг юу болоод байгааг хараахан ойлгохгүй. Ангийн бүх хүүхдүүд алга болсон ч цор ганцаар үлдсэн хүү энэ хэргийн хамгийн гол зангилаа юм. Киноны ихэнд эцэг эхчүүд болоод хотын иргэд хэн хийсэн нь үл мэдэгдэх хэрэгт ангийн багшийг буруутгаж байгаа нь Жастины хувьд нөхцөл байдлыг илүү хурцтуулж, үл мэдэгдэх хэргийн ойноос заавал явж, өөрийгөө гин буруугүй гэдгийг түнд хичнээн аюултай байсан ч хамаагүй батлах шаардлагатай болж байгаа юм. Үүний дараа үл мэдэгдэх тэрхүү зүйлтэй анх удаа тулгарх болно. Шууд ил гарсан дүр төрх гэхээс илүүтэй харанхуйд хөдлөх сүүдэр, ханан чивнэх чимээ, эсвэл ямар нэгэн байдлаар ховстуулах гэх мэт. Nobody's threatening you, right? This whole victim persona that you're taking on, it might have the police fooled, it might have... Хинэж төсөөлөөгүй гигэн цагаан өдрөөр сургуулийн захирал аимшигтай зүс царайтаагаар гүн гарч ирнэ гэж хэн санах вүлээ. Аюул бидний харж чадахгүй, түнэр харанхуйд байдаг гэх ойлголтоос зөрж, зогсоох боломжгүй, ямар ч ухаангүйгээр Жастиныг хөнөөхөр завддаг. Энэ үед хэн түүнд ийм зүйл хийсэн байж болох вэ гэх асуулт урган гарна. Яг энэ тодорхой бус байдал үзэгчийн төсөөллийг хамгийн хүчтэй өдөөдөг. Хараагүй, ойлгоогүй зүйл бидний тархинд түүний байж болох хөлбрийг төсөөлж, хүчтэй дарамтыг бий болгоно. Тулгуурлалтын дараа амь нас хохирох, далбайсан үнэн ил гарах, эсвэл аюулын жинхэнд хүрэх илчлэгдэх тэр акшнд бүх зүйлийн өнгө төрх бүрэн өөрчлөгддөг. Энэ мөчөөс айдас, төсөөлөл, мэдрэмж байхаа болж зогтох боломжгүй зайлшгүй зүйл болон хуурдаг. Нэг үгээр бодит аюул болон хуурч байгаа юм. Ингэж нөхцөл байдал хурцдахын хэрээр аимшигын цаадах учир шалтгаан аажмаар тодордог. Яагаад ийм зүйл тохиолдоод байгаа? Ямар алдаа, буруу зүйл болсон бэ гэсэн асуултуудын хариу ил гарч эхэлнэ. Хэргийн сэжүүрт илүү ойртож, цонхонд битүү нууцлаг байшин руу чиглэхэд энэ бүх аимшиг зүйлийн ард хорон муу зан үйлийг үлдэж буй авгагч нь байгааг мэдтгэн адилаар. Энэ бүхний эцэст сүүлчийн тулгаралт зайлшгүй ирнэ. Гол дүр зүхтах, тэмцэх, эсвэл бүр өөрийгөө золиослох гэсэн сонголтуудын өмнө тулах юм. Жастины хувьд байшин руу орох нь мэдээжийн хэрэг бөгөөд түүний киноныхын зайлшгүй нүр тулах ёстойг хангалттай харуулдаг шүү дээ. The Weapons-ийн төгсгөл энэ төрөлд тэр бүр харагдаад байдаггүй маш содон. Comedic vibe-ийн хөгжимдэр томчуудад үлдээлдэх хорон муу дүрийг бяцхан хүүхдүүд хідэн хэсэгт үгүй хийдэг.
Энэ төгсгөл магадгүй бидэнд хамгийн ихэр дотроо чимээг үхэн айдаг тэднийг хэрхэн орхигдуулж үл ойшоож байгааг сануулж байгаа мэт. Муу ёрын зүйлийг даван, бүх зүйл тайван, энгийн болгоч аимшигын жанр тэр бүр үзэгчдэд тайвширлыг өгөөд байдаггүй. Аимшиг хаа нэгтээ нуугдаж байгаа зүйл бус, харин бидний хоорондын харилцаа, үл ойлголцол дунд оршдог гэдгийг дүр бүрийн харах өнцгөөс маш сонирхолтой байдлаар энэхүү бүтээлд харуулжээ. Хэрэв та хараахан үзэж амжаагүй бол бүтнээр нөхцгийг санал болгож байна. Харин бидний хэрхэн айх нь эхэнд урдсанчлан шашин, соёл гэд маш өргөн үрээтэй сэдв. Жишээ нь буддын шашинтай Азийн оронд сүнс чөтгөр гэх ойлголт нь өвлийн үр төлөөс гисэн шалтгаануудаар бий болдог бол барууны орнуудад илүү христийн сургаал болон итгэл үнэмшил дээр суурилдаг гэх мэт. Эдгээр ойлголтууд болон дараалал мөчүүдийг зөв ослуулж чадсан үед аимшигын кино үзэгчдийг зүгээр нэг цочоогоод өнгөрөх бус таагүй мэдрэмжтэй хамт кино театрын хаалгаар гаргаж чаддаг. Тэгвэл таны хувьд ямар кино хамгийн аимшигтай кино вэ? Сэтгэгдэл хэсэгт өөрийн хариултыг үлдээхийг битгий мартаарай. Энэ удаагийн видео маань үгээр дуусч байна. Хэрэв танд видео маань таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Ингэснээр та манай дараагийн видеог цаг алдалгүй хүлээн авч үзэх боломжтой юм шүү. Түр баяртай.